бие амархан сүрэг тарган сайхан хаваржиж байна уу? Шүлхий байсаар байх уу? Манай улсад малын гоц халдварт болон халдвар төвчний дөрвөн төрөл энэ оны босгон дээр бүртгэгдэж нэгээс нөгөөд халдварлан дарахсан. Эдгээр өвчнөд аймаг орон нутаг мал эмнэлгийн байгууллагууд тэмцэж зарим халдвартай малыг нь устгаж хөл хорой онцгой дэглэм тогтоож ажилласны үр дүнд гурван төрлийн өвчнөд бүрэн хомигджээ. Харин шүлхий өвчний дархалт хүрээ улам бүр дэлсээр 20 аймгийн 190 гаруй суманд 400 гаруй голомт бүртгэгдсэн. Өнөөдөр голомтын тоо буурч 20 цорын дэглэм зустагдж байгаа ч малд халдварсаар л байна. Одоо мал эмнэлгийн ерөнхий газрын мал амтны эрүүл мэндийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн бод сайхнаас нөхцөл байдлыг тодруулъя. За яг өнөөдрийн байдлаар бол шүлхий өвчин хамгийн асуудалтай байна. 20 цэрэг хэрэгжиж байгаа аймаг сумдууд байна. За нөгөө гурван өвчний хувьд бол холбогдох арга хэмжээний хэрэгжүүлээд 2021 онд бол энэ өвчин зогссон гэж хэлж болохоор байгаа. Тухайн хүрээнээсээ дахиж гадагшаа халдвар тархаагүй гэсэн үг. За шүлхий өвчний хувьд бол 2022 он гарсаар нийтдээ ер нь 20 аймгийн 186 сумын 406 голомт бүртгэгдсэн байна. 3 дугаар сарын 30-ны мэдээлэлтэй 17 аймгийн 94 суманд 191 голомт байна. Яг одоо 20 цэрэгтэй тусгаарлаж байгаа нь 32,600 мал байна. Ил шинж тэмдэгтээ илэрхий байгаа гэсэн үг л дээ. Шүлхий өвчин урд өмнө нь хизээч ийм өргөнд дарахж байсангүй. Манай улс малын эрүүл мэндийг хамгаалах, малчид дардрагдын амжиргааг дээшлүүлэх, гадаад худалдааг чөлөөтэй болгох зорилгын хүрээнд сүүлийн 13 жилийн турш баруун бүсийн 7 аймгийг шүлхий өвчингүй, шүлхийн вакцин хэрэглэдэггүй бүс болгон баталгаажуулахаар ажиллаж, нотлох ийдэл судлалын тандах шинжилгээг явуулж, үр дүнг нь Дэлхийн мал амтны эрүүл мэндийн байгууллага дэлгээхээр зэхэж байсан үед ингэж шүлхий дарахлаа. Үүнээс өмнө 2013 онд баруун бүсийн аймагуудыг шүлхийгүй бүс хэмээн баталгаажуулахаар шинжилгээ материалыг нь явуулснаас хойш шүлхий өвчин гарч энэ ажил бүтлгүүтж байлаа. Жохом яагаад халдваргүй гэдгийг баталгаажуулах үед шүлхий гардаг юм бол. Малын гоц халдварт өвчнөд тэр дундаа шүлхийтэй тэмцэнэ гэдэг хөнгөч хөрөнгө мөнгө шаардсан их ажил боллоо. Ялангуяа өнөөдөр улс нийгмээрийн хөдлөх болж байна. Үүнийг мал эмнэлгийн ерөнхий газар болон салбар яам, орон нутгийн төрийн байгууллага иргэд малчидтай хамтран энэ сараас эхлэн зохион байгуулахад төлөвлөжээ. Энэ тухай дэлгэрүүлэн тодорхойлсныг одоо сонсъё. Одоо манайх хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэхээр нэгдүгürt нь тухайн аймаг суманд нь 20 цэрийн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа гэсэн голомттой газар. За 20 цэрийн арга хэмжээ хэрэгжүүлэхэд бас гадна одоо бид нар 20 цэрийн тэр тухайн голомтыг гадагшинд хэлэхээс сэргийлээд 17 аймгийн нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын арга хэмжээ давхар явж байна. Дархлаажуулалтын арга хэмжээ нийтдээ нэг 2 сая гаруй мал хамрагдаж байна л да. Тэр одоо нэг 80% гүйцэтгэлтэй явж байгаа гэсэн үг. Шүлхийн гаралт дархалтыг зогсоох аргуудын нэг хэлбэр нь л дээ. Одоо яг тэр маань олон улсад хэрэглэгддэг, одоо ч хэрэглэгдэж байгаа тийм аргын нэг нь. За босод вакцин. Тэрнээс өмнө бид нар 20 цэр хөдөлгөөнөө маш сайн барих хэрэгтэй. Тэгээд одоо өрн төлөөний цаг ирж байгаа бид нар нэг халдвар гүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дараа нь дархлаажуулалт гэдэг юм. Ингээд энэ гурав цогцоороо явж ээж нөгөө бид нар халдварыг хүрээг барих гэдэг юм нөхцөл бүрднэ гэсэн үг. Тэр нэг одоо хэдэн том вакцин байгаа юм. Улсын нөөцөд одоо бид нарт 3 сарын 30-нд Оросын улбаны улсаас нь 3.5 сая тонн вакцин. Одоо бид нар энэ жил 12 сая тонн вакцин худалдаа авах байснаас хамгийн сүүлийн ээлжийнх нь Оросоос ачигдж байгаа гэсэн үг. Тэгээ бид нийт 12 сая тонн вакцин аваад нөөцлж байгаагаас 1.4 саяыг нь одоо яг энэ голомтыг хязгаарлах байдлаар гээд аймагуудад тарааж өгöd яаралтай арга хэмжээ авч байгаа нэг хэлбэрэлтэй яаралтай дархлаажуулалт гэж бид нар мэргэжлийн хэлээр ярьдаг. Энэ арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр бид нарт одоо 10 сая гаруй вакцин нөөцөнд бол байгаа. Энийг одоо энэ 4-р сарын 15-наас 5-р сарын ихэнх хүртлийн хугацаанд улсын хэмжээнд нэгдсэн төлөвлөгөө гаргах ажлууд одоо хийгдэж явж байгаа. Яг энэ арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ гэдэг. Ийм төлөвлөгөө гаргацсан явж байгаа. 12 сая тонн вакцин одоо худалдаж аваад сүүлийнх нь ингээд ачигдж байгаа 3.5 сая. Эндээс одоо нөө хэдийн хэмжээг нь ер нь одоо энэ 5 сарын хэдэн хүртэл хэрэглэх юм. Цаашдаа ер нь одоо эрүүл мэнд мал эмнэлгийн ерөнхий газрын харийн мэдлэлд ер нь одоо хэдэн том вакцин үлдэж нөөцлөх юм. Шүлхий гэдэг маань бол одоо вакцин хийснээр ч юм уу ингээд дарагдаад ачихгүйгээр ахаад одоо голомт үүсээд гараад ирэхэд тэнд бас яхаар хэрэглэхээр нөөцлөх шаардлагатай байна. Өдрийн төлөвлөгөөгөр бол яг энэ батлагдаагүй төлөвлөгөө учраас би
нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгöd яг. Гэхдээ бидний төлөвлөж байгаагаар бол одоо ямар ч үс ихний ээлжинд бид 10 сая вакциныг улсын хэмжээнд хэрэглэхний тэрний цаана баг зэргийн нөөц үлдэнэ. Тэгээд дахиад энэс үргэлжлээд бид нар дараагийн алхмууд хийж байгаа юм гэхээр намрын дархлаажуулалтанд дахиад биднэрт вакцин хэрэгтэй болно шүү дээ. Тэр дархлаажуулалтанд шаардлагатай вакциныг бид нар төсөл хөтөлбөрийн байгууллага саналаа тавиад одоо энэ асуудал шийдэгдээд явж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар намрын дархлаажуулалтынхаа нөөцийг тодорхой хэмжээгээр бас дахиад нэмж бүрдүүлэх асуудал хийгдэж явж байгаа. Одоо малын дэлхийн ерхий газраас арга хэмжээ хэрэгжүүлэхээс гадна аймаг сумын онцгой комиссод бас тодорхой хэмжээний ажлуудыг хэрэгжүүлж байгаа л да. Энэ ажлыг эрчимжүүлэхийн тулд одоо улсын онцгой комиссийн нэгдсэн шуурхай штаб гэж байгуулагдсан байна. Одоо энэ улсын онцгой комиссийн нэгдсэн шуурхай штаб, улсын онцгой комисс, дээрээс нь онцгой хөдөлгөөний ерхий газар, малын дэлхийн ерхий газар, хөдөөж хуяам гэдэг энэ байгууллагууд хамтраад төлөвлөгөө боловсруулаа гаргацсан одоо батлагдж байгаа. Тэр ажлын хүрээнд болохоор энэ аймаг хэрэгжиж байгаа арга хэмжээнүүдийг эрчимжүүлээ. Хорой цэрийн арга хэмжээ байна. Аймагаас тодорхой хэмжээний хүч гаргаж, нөөц гаргаж ажилуулах хүн хүчний нөөц тийм ажлуудыг хэрэгжүүлэхээр хийгээ явж байгаа. За дээрээс нь улсын онцгой комиссийн нэгдсэн шуурхай штаб дээр малын дэлгээс бас хүмүүс ажиллаж байгаа. Вакцин гэхээс илүү бид эхний ээлжинд ер нь хөдөлгөөний хязгаарлаж хорой цэр гэдэг юм чанга хэрэгжүүлэхгүй болохгүй нэ гэдэг юм түрээд ер нь олон шилжилтлүүдийн хөдөлгөөнийг хянахад хүндрэлтэй асуудлууд гараад байгаа л да. Энэ дээр ажил эрчимжүүлэх гэдэг чиглэлээр бусад холбоотой байгууллагатай хамтраад ажиллаж байгаа гэсэн. Шүлхий бол гол халдварт өвчин, шүлхийгээр туссан үжилсэн малыг бол нэг хэсэг устгадаг. Түүнийхээ нөхөн төлбөрийг нь одоо улсаас тодорхой хэмжээнд олгодог. Тэгэхээр одоо бол ер нь шүлгээсэн малыг устгаж байна уу? Одоо 18 оны 6 сараас эхлээд шинэ хууль хэрэгжээд малын ерхий газар байгуулагдаад явсан шүү дээ. Тэрнээс өмнө 17 ноноос өмнө 18 онд бас устгалын арга хэмжээ хэрэгжүүлэв. Тэрнээс өмнө устгалын арга хэмжээ хэрэгжүүлж байсан. Яагаад гэвэл тодорхой хэмжээний бага хүрээнд юм эсвэл цөөн аймаг сумд хамрагдал байгаа үед устгалын арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой байдаг ч гэдэг юм тийм нөхцөл байсан. Сүүлийн үед энэ 18 оноос хойш олон улсын чиг хандлага ч гэсэн ер нь тийм болсон. Ер нь устгахгүй гэдэг чиг хандлага руу олон улсад явцсан байна. Одоо манай шүлхий өвчнөөс өрсөн зэргийг тэмцэх заавар гэж батлагдсан байдаг 2019 онд батлагдсан. Тэр заавар дээр яг энэ олон улсын нөхцөл байдал за өвчний тухайн гарсан нөхцөл байдлыг харгалзаад устгахгүй гэдгийг цаагаад өгсөн байна. Ямар тохиолдолд устгахгүй гэхээр одоо өвчнийг эрт илрүүлсэн бага хэмжээний газар нутгийг хамарсан тийм тохиолдолд бид нар яаралтай арга хэмжээ хэрэгжүүлэх устгалын арга хэмжээ хэрэгжүүлэх болно. Тэгээд тэндээ хорой цэр бусад арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх явна гэдэг юм заагаад өгсөн. Одоо өнөөдрийн байдлаар гэдэг юм олон аймаг сумыг хамарсан байхад устгалын арга хэмжээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болчихж байгаа юм л да. Ийм нөхцөлд устгахгүй гэдгийг тэр нөгөө заавар дээр нь заагаад өгсөн байгаа. За дээрэс нь олон улсын бовонт байна, худалдааны хүнд нөхцөлийг худалдааны чөлөөт байдлыг бас хаагдмал байдал үүсэх тий. Олон улсын бовонт, олон улсын аж чанартай автсан гэдэг юм эсвэл төв суурин ийм газруудад гарах юм бол яаралтай арга хэмжээ хэрэгжүүлнэ гэдгийг тэнд заагаад өгсөн. 20 аймагт ингээд шүлхий өвчин газралдурт өвчин гарчлаа. Тэгэхээр одоо ер нь энэ жилдээ багтаад энэ шүлхий өвчнөөс боломжуудыг ер нь дарж чадах болов. Бидний төлөвлөж байгаагаар бол ер нь одоо энэ 4 сарын 15-наас гэдэг юм уу хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ улсын хэмжээнд хэрэгжүүл. Энийгээ бас нэлээд тооцоо судалгаа хийж байна л да. Энэ тооцоо судалгаа хийгээд бид нар ямар ч байсан энэ зуны 7 сар 8 сар гэхэд эрчимжлийг нь тодорхой хэмжээгээр бууруулъя гэж байгаа. Гэхдээ энэ жил бид нар бүрэн зогсоосон байна гэдэг юм тийм нэг амлалтыг өгөхөд одоогор бол харин эрт байна л да. 2023 оны сүүл энэ өвчнийг ер нь Монгол улсад бүрэн зогсоосон байх юм гэдэг төлөвлөгөө гаргацсан явж байгаа. За 22 онд гэвэл одоо миний түрүүнд дурддгаар энэ зуны дэлгэр цаг наадам өрн дулаан цаг болоод ирэхээр бид нар нэг өвчний эрсдлийг жоохон бууруулад нэг хөл хөдөлгөөн хязгаарлагдмал байдлыг нэг багасгахсан гэдэг юм зорилготой явж байна гэсэн үг. Малын дэлхийн ерөнхий газрын малын эмтний эрүүл мэндийг хамгаалах газрын ахлагмар гэж хэлсэн бод сайхантай ярилцлаа. Өнөөдрийн байдлаар шүлхийн вакцинд 9.8 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Энэ мөнгөн дүн дээр аймаг орон нутгаас хорой цэрийн дэглэм болон халдваргүйжүүлэх арга хэмжээнд зарцуулсан хөрөнгө мөнгө малын эмчийн үйлчлэгээний хөлс цэргийг нэмж тооцвол бүрч их тоо гарна. Энэ мөнгөөр мал аж ахуйн салбарт шинэ технологи нэвтрүүлж үйлдвэрлэл хөгжүүлсэн бол ямархан үр дүн гарах байсан бол. Магадгүй зарим нэг малчид төрийн болон төрийн бус байгууллага эсвэл хэн нэгэн бизнесмений тоомжиргүй үйлдэл шүүрхий сэтгэлээс болоод шүлхийтэйгээ зуралцаар л байх вэ. Энэ хэрээр мал аж ахуйн салбарын хөгжил 1 жил, 3 жил, бүр 5 жилээр ухарч байна гэдгийг малчнаас эхлээд төр захиргааны мэрэгжилтэн бүр ухамсарлах эрхэлсэн ажилтнаас ихтэй хандах цаг болжээ.
Малчин нэвтрүүлэг шин дугаараа шүлхий байсаар байх сэдвээр бэлтгэж мал өмлөгийн ерөнхий газраас тодорхойлгыг хүргэлээ. Нэвтрүүлгийг бэлтгэсэн Гиндэлсэрэн, найруулагч Оюн Цэцэг.